Сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв мэтгэлцээний онцлог төрөл гэсэн хичээл үзнэ. Хичээлийн зорилго нь асуудлыг олон талаас харж үзэл бодлоо эргээр илэрхийлэх. Өнөөдрийн хичээлийн агуулга бол мэтгэлцээн гэж юу вэ? Мэтгэлцээний түүх, мэтгэлцээнд баримтлах зарчим ёс, мэтгэлцээний ач холбогдол, мэтгэлцээний төрлүүд гэсэн юм хичээл орно. Мэтгэлцээний түүхийг авч үзвэл мэтгэлцээний эртний грекийн ардчлалын нэг хэсэг байв. Афин хотын иргэд хуулиа хэлэлцэж мэтгэлцдэг байсныг мэтгэлцээний их үүсвэр гэж тэмдэглэсэн байдаг байна. Мэтгэлцээн гэж юу вэ гэж юм те. Мэтгэлцээн гэдэг нь орчин үед боловсролын сургалт хэлбэрээр ихэвчлэн хэрэглэгддэг тодорхой сэдвийн талаар үнэн зөв, худал бууруу хоёр талаас нь үндэслэл нотолгоотойгоор итгэн мэтгэлцэж маргалдах арга барил юм а. Монголчууд эртний үеэс мэтгэлцээний арга барилыг мөн дайралцаа үг хэмээн нэрлэж ирсэн. Мэтгэлцээн тодорхой дүрмтэй байдгаараа хэлэлцүүлгээс ялгарах бөгөөд илүү ялах, тэмцэлдэх шинжтэй байдаг. Мэтгэлцээнд баримтлах юм 3 ёс байна. Суралцах зарчим, үннийг баримтлах зарчим, бусдыг болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх зарчим байна. Мэтгэлцээн нь үнэн бодит байдал, зөв боловсон харилцаа болон аливааг улам боловсронгуй болох гэсэн чармаал чанараараа бол онцлог байдаг. Мэтгэлцээний ямар ач холбогдол байдаг вэ гэхээр мэтгэлцээн нь суралцсны дараах хувь хүн дараах чадваруудыг эзэмшдэг. Энэнд бол бүтээлчээр сэтгэх чадвар, судалгаа хийх чадвар, уран илтгэх чадвар, сонсох болон тэмдэглэл хөдлөх чадварууд бол байдаг. Мэтгэлцээний бараахт төрлүүд байна. Оролцогчдын тоо бол асуудлын юуг үндэс болгох, хэрхэн авч үзэж байгаагаар нь мэтгэлцээнийг Линкольн, Дугласын, бодлогын парламентын Карл Попперийн гэх мэтээр бол хуваадаг. Ингээд онцлогуудыг та бүхэн бас харж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж те. Мэтгэлцээн бол дараах талуудтай байна. Нотлогч тал, няцаагч тал. Энэ хоёр багийг шүүгч бол тодруулах асуултын дагуу бол ингээд шүүн хэлэлцдэг байна. Сэдвийн талаар судалгаа хийж бүгдээрээ гэрийн даалгаварт материалаа цуглуулаарай. Нэгдүгээрт нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгальд үүссэн эрсдлийг зогсоож хэвийн байдалд оруулах боломжтой юу сэдвээр няцаагч болон батлагч талын үүднээс баримт цуглуулаарай гэртээ. Хоёрдугаар сэдв нь бол амьдралд хүнтэй яг адил ирэх амьтад хүнтэй яг адил идэх ёстой юу сэдвээр. Гуравдугаарт нь гэрийн даалгавар өгөх нь хэрэгтэй юу гэсэн ийм сэдвээр та нар мэтгэлцээнд бэлдээд ирээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Ажлын удаа ажиллаад хичээлээ бичлэгийг сайн үзээрэй.